17 дугаар зуунд Англид хөрөнгөтний хувьсгал ялсан нь хүний эрхийн хуулийг батлахад хүргэж парламент эзэн хаанаас давуу эрхтэй байх зарчмыг тогтоож үндсэн хуульд хаант засаглалыг байгуулахад тус дэм үзүүлжээ. Үүний үр дүнд Англи анхны үндсэн хуульд хаант засаглалтай улс болж хүн төрлөختөн феодлын хаант засаглалыг халж үндсэн хуульд хаант засаглалыг тогтоох эрен үеийг нээсэн юм. Британий үндсэн хуульд хаант засаглал байгуулагдахад Франц, Герман, Итали, Австри бүгд үүнийг дагажээ. Хөрөнгөтний хувьсгал дэгдэж эдгээр улс орон дох феодлын дарангуй засаглалыг шил дараалан түлхэн унгалаа. Тэд өөрсдийн үндсэн хуулийг тогтоож тус тусын үндсэн хуульд хаант улсыг байгуулсан юм. Усан тээврийн шин зам нээгдсэний дараа Британий худалдаа аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөн ба нэгдсэн вант улс дахь капитализмын хөгжлийг жолоодож нөөц баялагын асар их хэрэлтийг бий болгосон байна. Иймээс нэгдсэн вант улс гадаад худалдаагаа өргөжүүлж байх зуура аажмаар колоничлолын цар хүрээгээ болон колони орнуудаа хийх түрэмгийллээ тэлсэн юм. Европ, Африк, Аз, Хойд Америк, Өмнөд Америк, Номхон далайн арлууд болон Өмнөд туйлдах, мөн түүнчлэн Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд далай, Умард мөсөн далай дах зарим улс орон газар нутаг бүгд ээлж дараалан Британий колони болсон юм. 20 дугаар зууны эхэн үе гэхэд Англи улс дэлхийн нутаг дэвсгэр хүн амын 4/1-ийг эзлэн авсан байв. Английн колонийн түрэмгийллийн үеэр барууны улс төрийн систем, соёл, шашин, боловсрал, ангаах ухаан гэх мэт салбарын дэвшилтэд мэдлэг, үзэл санаа колони орнуудад нэвтэрчээ. Колончлогдсон орнуудын хуучин засаг захиргааг түлхэн унгаасан ба өмнө нь байсан феодлын үзэл баримтлал устсан юм. Ингэснээр колони орнууд өөрсдийн мэдлгүйгээр үндсэн хуульд ардчлалын замд орох суурь тавигджээ. Энэ нь колони орнуудын хөшүүн, зогсон, хаалттай, хоцрогдмол нийгэмд шийдвэрлэх мөчийг авчирч тэднийг шин амиар сэлбсэн юм. Энэ нь колони орнуудын бүх талын хөгжилд тууштай хөв нэмэр болсон билээ. онд аж үйлдвэржилтийн хөгжил, дэвшил, түгэн дэлгэрэлттэй зэрэгцсэн дэлхий дахны улс орнууд дахь феодлын дарангуй тогтолцоог халсантай холбоотойгоор Англи улс дэлхийн аж үйлдвэрийн салбарт ноёр хөгч байр сууриа аажмаар алдсан бөгөөд дэлхийн 1-2 дугаар дайны дараа колони орнууд нь нэг нэгээрээ тусгаар тогтнолоо олж авсан юм. Англи улс түүхэн дэх үүрэг даалгавраа биелүүлээд уналт руугаа зүгэлжээ.